За сайн байцгаана уу. Өнөөдрөөс эхлээд шинэ контент хийж байгаа. Энэ маань ямар нэртэй контент вэ гэхээр баяртай өдөр гэдэг нэртэй. Одоо бол бид нэр яг шар хадны эц дээр ирсэн байна. Энэ дээрээс бид бүхэн хорооны хэсэг дарагтаанд ярьж байгаад 4 өнчин хүүхдтэйгээ амьдардаг ихчийг баярлуулъя гэж шийдсэн байгаа. Тэгээд энэ хөслөн зах дээр чихэр зардыг бай. Тэгээд бүгдээрээ хамтдаа ороод ихчид саналаа тавьцгаая. Тийм. Өөрөө одоогор байхгүй байх шиг байна тий. За энд ийм лангуу ажиллаулт юм байна. Энэ чихрийн лангуу ажиллаулт их юм байна. За сайн байна уу та? Сайхан хаварч байна. Өөш сүсч. Тийш сүс. За сайхан хаварч байна та. Сайхан хаварч байна. Бид нэр би нэг юм баяртай өдрийн контент хийдэг юм чи. Тэгээ хамгийн анхны дугаараа өнөөдөр хийх гэж байгаа. Тэгээд танаа хорооны хэсэг дарагтаа ярилцаад таныг оролцуулъя гэсэн. Танд одоо оролцох зав боломж байна уу? Байвал өнөөдөр бид нартай яваад нэг өдөр таныг баярлуулъя гэж байгаа. Болох уу? За би танд энэ микийг зүүчидэх үү? Та одоо шууд юугаа дангуугаа хаачих болох уу? Яг уу? Зүгээр нэг л одоо ярьчих. Тийм үү. Оронд нь хүн сууж байна. Оронд манай энэ ингээд за тэгвэл гэдэг. За тэгвэл өнөөдөр цуг яваад таныг сайхан баярлуулъя тэхөө. За. Болцоо та? Болцоо. За. За манайхаа би явчихад ирээ за. Бид нар болохоор Гүмүда Плаза гэдэг байгууллагатай хамтраад баяртай өдөр гэдэг контентийг өнөөдрөөс эхлээ хийж байгаа. Эхний дугаар нь юм байгаа. За. Тэгээ бид нар болохоор яг хүн баярлуулъя, хариу нэхийгөө тус гэдэг шиг. Гэхдээ заавал ингээл нэг тийм хүн баярлуулна гэхээр очиж сонгодог биш. Хороотон ярьж агаад танаа хороонд одоо ингээд нэг хүн баярлуулъя, оролцох хүн байна уу гэдэг байдлаар тэгээ бас нэг ярилцж хөөрөлцөөд суудаг тийм ээ. Нэг ийм л контент хийх гэдэг. За. Танд юу гэж хэлсэн эсгийн ахлагч засаг дарга хоёр? Эхлээд намайг дуудсан тэгээ ийм контент ингээ явах гэж байгаа юм байна. Тэгээд яг хоо та оролцох уу, телевизэр мэнсэр гарах юм байна. Та зөвшөөрөх үү гэдэг чийсэн. Тэгэхээр яг би зөвшөөрөө, би барагтай юм гэдэг юмаа их чинь зөвшөөрөө л гэсэн. Айл нутгүй өгч. Би одоо ууг нь яг төрсэн газар бол дарахных. За. Тэгээ яг өсөж төрсэн газар бол доронтой сүмбүртэл. Зөв. 4 хүүхэдтэй гэсэн тийм ч. Тий, 4 хүүхэдтэй. 4 хүүхэдтэй том нь одоо 4 хүүхэдтэй гаргаад одоо гэртээ байгаа. 3 хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй 3 хүүхэд. Хөгжлийн бэрхшээлтэй юм уу тий? Тий, сэтгцтэй яваараа. Сэтгцтэй тий. Тэгэхээр сургууль соёлд одоо явдаггүй байгаа гэсэн үг үү? Ууг нь би бол 55-д энэ 3-ыг гурууланг нь явуулсан. Манай том одоо охин болвол бараг 23-та 12 дугаар ингээд төгссөн. Нөгөө банд нь болохоор зэрэг би нөгөө нэг одоо сүүлд зуусан манай нэг ханидын тэр маань өнгөрчөөд тэгээд тэрнээс хойш тэр маань сургуульд ч яваагүй би ч явуулъя гэж бодоогүй байж байгаа л тэгэл сургуулиас нэг жил гарan сургууль нь нэхэл би тэгээ өмнөхөө явчих гэсэн чинь нөгөө чи би явахгүй гэдэг өдөө явдгоо. Тэгээ уйлж хашгираад бакираад ойрлж хашгираад болохгүй. Тэгээ багш нар нь одоо за яг одоо явахгүй юм чи явж байгаагаар бүртгэж жагаад тэгээ хойд нэг яваад явахгүй бол одоо тэгээ байл юу яг та хувийн мэргийн юу яагаад авчаарай. Тэгээ явуулаагүй. Тэгээ одоо дүүн бол явж байгаа. Хэдэн настай хүүхдтэй дөө? Одоо нэг нь 26-та, нэг нь 24-төө. Тэгээ 14-төө. 14-төө. Уулнаас аваад олцсон настай юм тийм ээ. Төрхийн юм өгч? Төрхийн. Хүнд тэгээд өвчин зовлон ямар хэлж ирэх биш тий. Харин би одоо хоёр хамгийн том нь гайгүй мөртлөө одоо ингээд дараачих нь 3 нь ингээд 2 нь ингээд гацгаар би бас жоохон нэг тэр үедээ надад хэцүүлсэн. Тэгээд одоо тэ жоохондоо нэг 4 5 6 настайдаа мэддэгдтүүл юм билээ. Тэгээд нэг сургуульд орж ирээл ер нь сургуульд ороод мэддэгцэндээ юм сурахгүй тэгээд хүүхдүүдийн өдөөс харж чадахгүй уурлал уцаарлал тэгээд сургуульд орохоос нь л гэж мэдсэн.
Тэгээд тусгай сургуульд явуулсан маавлаа гээд. Тэгээд би тэр тухайн үедээ бас нэг тусгай сургууль мургал бас явуулаагүй маа. Нилээ хожим нэг ясаан явуулсан. Тэгэл та ганцаараа энэ амьдралыг босгохгүй бол өстой хичээж л байгаа юм байна да тийм ээ. Яг л зөв хүнээ бид нар бас сонгосон байна та. Тэгж яаж байгаад л энэ одоо манай баг гарсан. Тэгээ энэ багыг бас нэг гайгүй 90 сар бол хүүхд гарчихвол гэсэн чинь бас л тэгээд нэг темирхүү хүүхд гарцсан тэгэл. Би жаахан ирүүл гэж бодож яажсэн. Тэгэл эмч угаасаа нөгөө эмчнэр чи хараал мэддэг юм элээ шүү дээ. За тийм байх. Тий. Тэгээ нэг настартар нэг доктор эмч байсан нэг сэтгцэн. Тэгээ би энэ хоёроо нэг анх нөгөө нэг хувь мовын тогтоолох гэдэг юм шүү дээ. Одоо ямар хувьтай энэ хүүхд одоо юу хөөд одоо дунд хувь өөхөө баггүй өөхөө гэх хувийн тогтоодог юм байна. Тэгээд танаа хоёр бол баг хутлаа ярих 80-90% юм байна. Тэгээ манай энэ баг чинь нэг одоо тэр үед яг тэр хувийн тогтоолгоод юу яаж яхад нэг 6-тай өө 3-тай илүү 4-тэй илүү байсан. Тэгээ тэр юм шүү дараа танаа энэ бас зүгээргүй байна. Гэтэ би бас жоохон дурггүй л байсан тэр тухай үедээ. Арайчтай бас бурхан арайч тэхгүй л үдэл гэж би дотор боддог байсан. Тэгэл тэгсэн чинь л бас л тийм үгт гараад. Одоо өөр хөхөд гэж яваал амьдралын төлөө явсаар байгаа. Та ер нь өөрөө хизээ хамгийн сүүлд эмнэлэгт үзүүлв. Эмнэлэгт ер нь үзүүлж чадчихэв үү энийх ажил амьдралын хажуугаар. Гоо одоо би баг эмнэлэгт идэх ирэх ээдгүй штэ надад. Одоо энэ идэж яана гэж би эмнэлэгт итгэвтэй. Айгүй хэцүү штэ эдгээр чинь орой очиход нэг юм авдсан байна. Орой очиход нэг юм сүтгцэн байна. Орой очиход хэрүүл хийцэн байна. Тэгэл амар хэцүү надад айгүй хүнд идэх штэ. Би тэгээд тухайн үедээ болоод өөрийгөө яг тэр хүнд гэж боддгоо. За боломдоо л гэж би бодож явдаг. Болно бол миний хүүхдэд болно. За ямар ч миний хүүхдэд тэхгүй. Одоо гайгүйдээ л гэж өөрийгөө тавшруулаад би явдаг байхгүй. Аргагүй. Тэгээ чин та том нь 26 гэхээр чин 26 жил энэ амьдралыг одоо туулж яваа хүн гэсэн үг шүү дээ тий. Одоо энэ зах дээр суугаад өдөртөө ер нь нууц шол хэдэн төгрөг олох уу дунджаар? Нодлон бол гайгүй байсан. 2-3 жилийн өмнө гайгүй байсан. Нодлонгийн 8 сараас хойш айгүй хэцүү. 8 айгүй муу тэгээ худалдаа авалт хүртэл муу. Тэгээ чихэр чи яг өдөр тутам би чи яг чихэр гэдэг утгаараа явдаг болохоор тэгээ чихэр яг өдөр тутам биш болохоор тэгээд нэг ширхгийн одоо хүүхдүүд яах вэ нүдэнд нь аль өртөг татагдах юу вэ тиймэрхүү юмар л тэгэл зараал тэгэл өдөр хоолыг ягаал. Тэгэл нийт маань өөрхий бас нэг 5-10 цаас авдаг тэгэл тэрийгэ бас тэгэл нэмэрлээл тэгэл ямар ч гэсэн нэг хүнээс хоол гоочихгүй дөө хөвгтэй ховцгүй явуулчихгүй шиг тэгэл нэг ямар ч амьдралаа болгоол яваад байна. Хүүхдүүд нь бол одоо халамжид байдаг баг тий. Халамжид групптэй байдаг. Групптэй тий. Тэн дээрээс бас нэг хэдэн төгрөг хоол онсон дээр нэмэрлэгдэх үү? Нэмэрлэгдэн хөөрхөн. Том нь болохоор хүү юм ах юм уу? Охин. Гэртээ одоо бас байгаа юм байна тий. Гэртээ одоо 4 дахь хүүхдээ гаргаад 4 дахь сар өнгөс сар л болж байгаа та. Оо за. Танайх чинь тэгэхээр хідүүлээ амьдэрдэг гэсэн үг юм би. Би бол яг гэртээ бол яг 3 хүүхдтэйгээ л амьдэрдэг. Манай хөргнийх болохоор урд талд тустай нэг гэртээ идэг. Тий. Тэгээ хөргөн бас нэг ажил төрөл хийдэг лээсэн. Тэгээ одоо ажилгүй л байна. Би яана өдөөд нэг цагаан мах цахан эргэжээд хаглаа малганд ороод одоо 10 сараас хойш л ажилгүй. Тэгэл одоо энэ олон ам бүлийг тэгэл одоо харсаар адил хоосон байлгалтай ш. Тэгэл өгөхдөө өгөөл өгөхгүйдээ өгөхгүй тэгэл эл байж ин да. Тэгж л амьдарч ин да. Хяналтгүй л бол хэцүү. Тэгэл идэж явах минь өглөө бол за миний хөө энийг идэрэ тэрийг идэрэ энийг идэж болохгүй тэрийг идэж болохгүй зарим юмнуудаа би нууж явдаг штэ бүр. Нуугаа чойчлно. Тэгэхгүй бол хэрэг хэмжээнээсээ хэтрүүл бас баашис алдна. Бас зовлон тийм ээ. Өмдөндөө баашин манай тэр банд байдаг нэг багын дээдлийн нэг том банд байгаа. Тэр чин бол байнга тэгэл өдөө идэх юм яг л нормтой л өгөхгүй бол хэтрүүлүүлдэг л хэцүү. Тэгээ багтаач яг би ячаас баашисын янзлал гэдэг. Одоо томцсон хүүхдээ чинь баашисын янзлал хэцүү. Тэгэл бүхэл хувцыг хайж байгаа юм чинь тэгэл тэр олоо матгсан утгсан юм. Тэгэл орой ирэхэр чинь зүгээр шаа гэрээр дөр өмхөд ангиж яасан гэж эн чинь өмдөндөө баацсан гэлийг чинь тэгэл загнаал. Тэгэл нөгөө юуг нь цэвэрлэн угаан цэвэрлэн арчлан тэгэл.
Тэгээ би чинь дандаа нөгөө нэг комиссар комиссарын ч одоо бүр намайг антхаа байсан. Комиссар явж нэг комиссын нэг өмд цамц тэгээд одоо гэрт өмсөх юу гэдгийг тэгэл ойр зүрийн тэгэл өмсөөл нэг хайчаар тийм л юм авч одоо өмсүүлдэг штэ. Тэгэхгүй л бол хэцүү. Одоо ер нь Монголд бас тийм оюуны хомсдолтой гэж тодорхой. Одоо яг оншин юу гэдэг юм? Оюуны хомсдол юм уу? F71 оюуны хомсдол. Оюуны хомсдолтой хүмүүс бас их байдаг бах тий. Тэг хүндүтэр гэдэг юу гараа яа. Та бол да хаасайг л явж үзүүлсэн л байлгүй дээ. Би үзүүлсээ зөндөө явсан. Яваад ямар ч юу аахгүй тэгэл. Чадхаасаа чадахгүй нүртэл явсан. Тэгэл болохгүй тэгэл. Айш. Энэ бол хүмүүст флацаа гэдэг ашиглаад байгаа юм. За тэгээд нэг байна. Би бас санал тавьсан юм шиг байна. Би баялтаа өдөр хүмүүс баялтаа контент хийж байгаа гэх. Тэгсэж байна. Одоо юу яах вэ? Ивж хийж байгаа. Надад явах шиг шахах. Ханаас чи. За. Очи татаа. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Ажлын сайн уу? Сайн уу? Сайн уу? За энэ л манай нөгөө Коммута Плазагийн менежерүүд. Тэгээ одоо хааш орглоо? 1100 тий. За ингээл орчтой. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За бид нартай хамтарч бас унаа ихчийн үзлэг онцлог хийх гэж хагаад баярлалаа. Танах одоо яг ямар имлэг байна? Имлэгээ бас товчхон танилцуулаад. Манайх Өнөөдөр манай ихчид бас ямар үйлчлэг үзүүлэх гэж байгаа юм тий. За манайх саяхан үйл хаалгаа нээж нээлттэй хийсэн Бамбан клиник гэж имлэг байна. Манай дээр Бамбан оншилгоо, үзлэг, эмчилгээ бүх төрлийн Бамбатай холбоотой цогц үйлчлэгийг үзүүлдэг юм имлэг байгаамаа. Тэгээд өнөөдрийн ихчтэй Бамбан бүх төрлийн үзлэгийг үзнэ. За одоо хаашаа орох вэ? За манай ерөнхий эмч өгөө. За үзүүлчүүд аа. За юу гэж хэлээ нэг юу гэж хэлж байна? Бамбан жоохон юутай та бол дутагдaltaй юмд бамбан зангирал гэдэг нэг жоохон сорвжаад юу яатсан байл. Сүүлд хизээ үзүүлж исэн та? Би 22 онд л нэг юу баа. 4 жил болсон биш. Тий, тэрнээс хойш нэг ч үзүүлэг. Эмээ угаал явжсэн болохоос нэг үзүүлэг. За шүү. За сайн байна уу та? Сайхан орж байна уу? Сайхан орж байна. За манай ихч өнөө манайх нөгөө баяртай өдрийн контент хийж байгаа юм. Тэгээ бас манай контентийг дэмжээ та бүхэн манаас ихч туслая гэсэн юм байна. Тэгээ баярлалаа. Манай ихч энэ ихч байгаа юм. Тэгээд яах ёстой вэ ихч? Айгу өндөр байна уу? Баярлалаа. Яаста ингэн гэж яста боцоогөө. Амар. Яста баярлалаа баярлж байна. За тэгээд бидний үйл ажиллагааг дэмжиж бас хүн баяртай өдөрт маань оролцсон ихтэй баярлалаа. Таны бизнес цаасаад Баярлалаа. Ажил амьдралд Маш их баярлалаа. сайхан нэгсээ. Ажилт нь өндөр амжилт хүсье. За баярлалаа ихч. Баярлалаа шүү. Уртнасаа ч удаан жагаарай. Хүний төлөө биш, өөрийнхөө төлөө энэ бүгдийг би даван туулна, чадна, болно, бүтэн гэж юу бас одоо арга өдөөгөөс одоо бодлоо арах хүнд одоо би нэг 18-9-өөс агуулаад одоо би чинь амьдралын их замыг туулж явлаа штэ. За ихчид амьдралын сайн өсөе. Тэгээ бидний урилгыг авч баяртай өдөр контентэд оролцож байгаад видеод оролцож байгаад баярлалаа. Одоо хүмүүс ч хэлдэг шүү дээ. Контент гэдэг бас гадаадаар яриад байна. Монголоор ярь гэж хэлдэг шүү дээ. Видео л юм. Зөвхөн баян хүн баярлуулж байгаа видео шүү дээ.
За. За баярлалаа. Сайн сайхан өгсөн өгч. Баярлалаа. Энэ ирээд Батөр болтугай. За. Хоёр нь яагаад салаад балтаагаа салах гад идэв үсэ. Зодод цохиавал зүйс юм. Амар зодно. Хотод ирээд. Тий. Ер нь зодно. Тэгэл би ч өөрөө нөгөө анханасаа нөгөө нэг жоо сэтгэлээр би ер нь нэг 14 жил амьдарсан юм үү. 14 жил амьдрахад 14 жилд нь би за яг нэг ихний нэг 2 3 жил бол би яг жирийн нэг амьдралаар амьдарчсэн. Өөрийгөө болгон тэр үе чинь би хүүхэд нас байсан. Нэг 19-төө 20-төө гинэн одоо гинэн л гэх юм одоо тийм л байсан. Тэгэл хүн чинь нөгөө нас захих тусам чинь амьдрал нэг тэгш биш. Би одоо тэг бага насндаа бас ингэж бас хүн дээлгүүлээд ингээд бас бага насндаа би амьдралыг сайн мог зөндөө үтсэн. Одоо ингээд хүнтэй суучаад ингээд хүнд ингээд дээлгүүлээд хүнд ингээд дарамтлуулаад амьдраад байх надад бас тийм сонирн биш байгаагүй. Ингээд суучдаг байхгүй. Шүн. Тэрийг хараад тааж. Юу болов эхлээд би айдаг байсан. Зүудэд гэрлсага зэрэг яасан ээжээ гэсэн. Гү чи яач юм юу болов гэдгсэн чи. Зүгээр. Чи яагаад унтахгүй юм гэсэн. Нойр өрөхгүй нөө ээж. Яагаад нойрч өрөхгүй юм. Дограхгүй. Одоо тэгээд тэр амьдралыг ганцаараа ингээд аваад явах тэр хүч юу таны хаанаас гардгийг. Одоо би бол төсөөлөхгүй байхгүй өөрөө. Үнэхээр хэцүү. Одоо ингээс сонсоод дотор зангираал байгаа байхгүй. Гадаа гарахгүй байх арга байхгүй шүү дээ. Эцэс тэр 3 хүүхд надаас унтсан. Би хэрэггүй гэж тайчих юм бол тэр 3 хүүхд хийж авахгүй шүү. Би яалтаа тэгтээ тэгвэл би өөрөөсөө гол нь тэр 3 хүүхдийг хараад би ч өөрөө хатуужж сэтгэл амар өндөр. За надад эрүүл байхгүй ч гэсэн өвчтэй байх юм чи би 3 хүүхдтэй амьдралч би бодож явдаг байхгүй. Өөрийгөө барьж заримдаа би уйлдаг. Гэтэ би хүнд бол авах хүс. Нэг л надаас гарцсан би тийжэх үүрэгтэй тэр хүүхдэд би хамгаалах үүрэгтэй. Тэгэл тийм л бодолтой чинь явдаг шүү дээ. Би хүмүүст төлөө амьдраагүй. Тэр хүчин чадал бүх юм би өөрөө даван тулахын тулд өөрийгөө зоригжуулдаг. Өөрийгөө чанга хардаг. Төлөв байх. Амар чанга би өөрийгөө барьдаг. Ер нь барихаас ч өөр арга байхгүй. Тэр зовлон туулж үзсэн хүн бол ойлгон туулж үзээгүй хүн бол энэ аваа ингээд илүү тутах юм байна чи энэ аваа хэзээ юм байсан. Хүн зарим тэгэж ярьж байгаа. Би бол мэдчихээн. Угаасаа би өөр муусаа эмиг зөндөө үзсэн. Хитээ би зовлон туулаад энэ 3 хүүхдийг би жижиг гэж авч байжсэн. Бүгдийг л давхал хэрэгтэй байхгүй би. Гэтэ надаас хойш би яагаад би бидэхгүй. Надад тэр л айгу энэ сэтгэлд амар хатуу байдаг. Надаас хойш миний 3 хүүхд яах бол гэж бодохоос би айдаг. Хүний дор оруулах, хүний юунд оруулах хүсэл гэж боддог. Би эгчт нь сайлцдаг. За ээжигээ өгдөө. 3 дүүгээ битээч ягараа. 3 дүү чи юу ээжиг нь байгаа цагт хоол ундаа бүх юмар дутаагүй алдсан чинсэн чи идэл уугаад байдаг. Дүүнэр чи өлсөө цангаад янз бүрийн асуудал дүүнэр чи гудамжинд гар ээж дүүгээл битээтэйгээр тэгэхээр ээж би юу гэдэг хөтэй л дүү гэж бид өөрөө бас 4 хүүхэдтэй болохоор тийм ээ. 4 хүүхэдтэй тэгээ ажилгүй тэгээд бас л хэцүү байх юм да тэгээд өгдөл өөр харамгчаар тэгээд яах вэ ажиллахтаа ажиллаад уурлахтаа уурлаад хүний л амьдрал гэж өгтөө байнга нээж явна гэж юу тий байнга нэн гэж аахгүй сайхан хаашаа урсан үе заамаа минь хүүгээл өгн муухай хаашаа урсан үе та нар үрхтэй жижиж гавгаа хөхтэй жижиж яг гэж чи намдлыг цохоод ингээд би загна тэгэл хүн чинь тэгэл их хүний хилдэг л үг бас нэг ганц нэг үг хэлгээр заримдаа боруутна заримдаа зүудна. Тэгээ амьдрал баяндаа гэж болно доо. Би баян л гэж боддог. Чадна л гэж боддог. Ямар ч гэсэн би дээлнэ. Өхөө хөхтлээ би хүүхдтэйгээ төлөө явж байгаа л би таны би бол харьцангуй бас эрүүл биетэй байна тийм бамбаа болчиргаа жоохон тиймэрхүү. Бамбаа жоохон тийм байгаа. Нойр илгэний сая би шинжилгээ өгсөн чи илгэний зүүн талын ийм жижиг юм дэлбээ байдаг юм байна. Аа за. Тэр нь жоохон хатууралтай. Та юу гэсэн нэг ирээд нэг үзүүлээд болохгүй бол та нэг халдвартад очиод нэг шинжилгээ өгөөд
Зүйлээрээ л хичээлээ. Тэгэхээр би тэгнэ л гэсэн. Таны байдлаар бол та юу нэг хинэггүй юм биш үү л хичээлээ. Имч тэг хинэггүй жоохон тэг. Яг хинэггүй биш л дээ гэж чинь тэгээд өөрөө өөрийгөө тэг хэвдүүд эмчлүүлэх гэж чадахгүй л юм байна шүү дээ нөө. Энэ их ажил, энэ их амьдралын ажил тааж тэ яаж хаана нөлөөлөвдөө тий. Бүгд л өөрийн сайн амьдралын жаргал завлгаа туулаад явж байгаа шүү дээ. Тий хинтэй жаргалтай тэгэл гадаа гараал нэ хурт амсгаа аваад тэгэл нэг жоохон ингээд таавширчсан бол орж ирдэг шүү дээ би. Би тэгэл яг нулимс гараал ингээд уйлах гал ингээд сонирн болоод ирэнгүүт айгүй урдан гараа авчдаг байхгүй. Тэгэл яаж ил манай баг ээж яасан гэл гараад ир. Ягаачгүй яасан чи. Та яасан? Зүгээр гэж манай нөө баг чинь намайг яг өөрснөө мэдээд тах шүү дээ. Тийм мэдээд байгаа байхгүй. Ээж нь зүгээр. Та орохгүй мó? Унтахгүй мó гэлээ. Тэгээд за ээж нь жоохон байж байгаа дараа. Тэгээд нэг 5-10 минут гадаа зурсны яг сайхан салхи аваад нэг сайхан амсгаа авчаал гэртээ орж байгаа. За тэгвэл ихтэй баярлалаа. Хоол идэ болцдоо та. Та өстө баг идэх хүн юм бэ? Би өөр айгүй баг иддэг шүү дээ. Тийм байна. Одоо тэгээ гуруулаа хөөшөө гэрт нь хөргөж өгнө. За. Хөргөж өгч замаараа 300 мянгад хүнсийг нь цоглуулаад тэгээ танаад өчидөхөө. За. Болох уу? Бол. Өнөөдөр яваарсан ингээд амар гоё байлаа, сэтгэл өндөр байлаа. Та бүгдээ одоо энэ ярьсан энэ контентууд одоо ингээд өөрчөөрөөд намайг ингээд оролцуулсанд би төөл их баяртай. Угаасаа би ийм боломж гэж төсөөлсөнчгүй, бодсончгүй яг уу би бол Facebook ухаад харж ирсэн. Гэхдээ надаа ийм ирдгүүд юм баг та, боддггүй юм баг та. Бас тэгээ бас муухай ч юм болов, бас санаа зовмоор ч юм болов гэж аюух боддог байсан. Тэгэл яг ингээд тулаад ингээд хэрэгтэй болох юм. За би угаасаа л миний бодит амьдрал үнэн. Тэгтээ дөрвөл би худлаа ирсэн юм шиг. Бодит амьдрал маань үнэнгээс хойш би өөртөө нүүр тулъя гэж одоо би зориулсан байхгүй. За их чийлийг сайхан тэрчий тийм ээ. Амьдрал баян шүү дээ. Хайртай шүү. За баярлалаа. Тэг сайхан уужирчлаа гоёлаа. За маш их баярлалаа. Өнөөдрийн одоо хурд студиэс санаачилсан энэхүү арга хэмжээнд болохоор манай овс үйлчлэгээний Гүмүдэ овс одоо хамтран ажиллах болсондоо туйлын их баяртай байна. Энэ сайхан гэгээлэг нэвтрүүлгийг хийж байгаа хурд студийн хамт олон ч гэсэн бас мөн танд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хамт олонныхоо зүгээс хүсэн өрөөж энэхүү бас нэг гарын бэлгийг ардуулж байна. Таны одоо цаашдаа чинь ажилд нь амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Шаардлагатай одоо ажил төрөл босод хэлбэрээр одоо ямар нэгэн байдлаар санал тавихад манай үе таалга таны өмнө нээлттэй шүү. Оо баярлалаа, маш их баярлалаа. Сэтгэл өндөр байна. Та бүгд маш их баярлалаа шүү. Баярлалаа. Баярлалаа. Эцэг өндөр амжилт хүсье та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. 아름강빙 우사루가지 아치그탕닉 хариулахсаа. За ихчдэр буцаад шараадынхаа эцдэр ирсэн байна. Тэгээ одоо хоёлаа 300 мянгаар хүнсийг аваад ирсэн тийм ээ. Тэгээ ихч бол мах хэрэгтэй гэж юм тий. Тэр мах хаадаас орж авах хоёлаа. Тэр юу тэр махны лав. За тий. Мах идэж байна. 18. Хоньны ястаа мах нь уу? Цул мах нь идэх үү? 21 мах. Гойн дээр юм дагуулж байгаа юм уу? Дагуулж өгч гэнэ үү? За тэгээд өгч гэнэ да. 78,000 гоо тий. За. Энэ гоёг болцлоо. Болно. Цул мах цах авахгүй өстөө та? Энэ юу юм хэ? Хоньны цул мах. Тийм За байна. энийг тавьчих юм да. Тэг давхар тавиад. Нэг тавьчих. Мах л үйл ер нь болоо эцтэй бус нь болоо Адууны мах цах иддэг юм уу? учиртай. Би ч бас адуу иддэг сони яхаараа тий. Нөгөө манай аав нэг намайг нэг жоохон бич авсан. Ялбаг гинөө. Тий. Тийм юм идэд нэг адууны махын ялбаг гэдэг би нэг хотлогоо тэнэс энэ адууны махын өмнөр нэрдэ авч чаддаг гэсэн. За 134 400 тий. За маха авчлаа гуруулаа. Одоо юу авах вүлээ? Хөл рүү төшгөлчлээ. ажил руу ороод нэг За ажил руугаа оръё тий.
За орой минь. Сайн байцгаана уу гэнэхэ. 5 ил будаа авчихна. За будаа. 25 илээс нь авахгүй шүү та. 5 арай яах вэ? 25 ил чинь юу шүү. А? 25 илэн дээргүй юу те? За тэгвэл тгий. Та өөрөө л бий. За тэгвэл Гурил авах байсан. гурил байгаа юм чи. Гурил авахгүй чи. Тий 25-аар будаага авчихгүй. Будаа авах юм. Энд тавьчихоо би өөрөө авчих. Тэр юунаас сеплэнийхээ 2 литртэй болсон юу? Баг болцоо. Болцоо. За. 127 мянга хэлж байна. Хасан нэг. Юу авах вэ? Одоо нэг 0-ын цаас л аваа. Аа за. Ахаа ирэглээ. Түр тавьчихгүй хөө. Тийш юм. Энд нэг мах юмнууд байгаа. За. Нэг батлаас аваа. Тий бид нар тооцоо ирэх юм. За би тэгвэл дээрс нь бас ингэ за. Би бас найстаас бас Оо за. тийм. Энэ хүн нэг байгаа. За баярлалаа. Яг Их ч өстой лайзтай бэлгийг оолж штэ. Манай хамт бол сайн штэ гайгүй штэ манай хамт бол сайн. Аа тэгэлгээ яах. За ихчд өстой зөндөө юу штэ. Баярлалаа ихчтэй. Савчтай. Ямар гоё хэцүү. Гоц зүүн үү. За сайн байцгаана уу. Өнөөдөр ээжийг нь баярлуулъя. Агч хоёр нь тий. Та юу? Та гурав ээж хөөгөө сайн ороод ундаг байгаараа заа юу. Тиймэрхүү нэг амьдралтай гэсэн байна да. Өвөл би нэг цаасаар ялтны өмнө ийм хуулга аваад ингээ наасан чинь 2 хоногийн дараа боогод ингээ унаад ирсэн. Зэлгээ. Нөгөө цаанаас нөгөө цаан цохоод. Тэгэнгүүт нь хий хайж байгаа хүмүүстээ энэ лөө зарим ингээ нэрийг алдлуулдаг юм аа. За. Тэ? Аа. Яаж чиглэл бас нэг өөрөө нэг 5 10 цуглуулад энэ төргөл 20 плюс гэдээ ячаад нэг явахгүй бүр 6 антай гэр аваад тэгээ нөгөөтийг одоо энэ нэг болог одоо нэг сүүлийн юу айлч чинь нөгөө нэг ийм гэр авангуудаа томхон гэр авангуудаа бас ингээд нэг хундаа мандаа хийгээд улаалан хийдэг болсон юм ба штэ. Тэгдэг юм уу санаатай одоо ингээд үзэхгээл тэгэл одоо чадал нь өрөхгүй бензин нас мөнгөнд дутагдал ингээл уруу Хашааны өөрөө юм чинь тийм ээ. Хашааны өөрийнх юм чинь бас тэгэж бодоод байна. Тэгээ явцсандаа яг нэг үүдэндээ нэг юм 4 5 ярцаатай ч юм ингээд нэг галтаа ихтэй гаргаад хойдолтой нэг хүүхдүүд нэг үзээд суучих очны өрөө чинь унтлахын өрөө ч юм тиймэрхүү юм. Тийм юм бий болгочдөг юм уу гээл зүтгээд энэ тэгээ одоо хэр чадал дийлэх юм уу. Ийм боломж гэж төсөөлсөнгүү ер нь би энэ насандаа ингэж явж байста ховор явсан. Хизээ сүүл цэцэг авсан. Би ер нь цэцэг авч байгаагүй. Анхны цэцэг үү? Анхны цэцэг. Тэгээд амьдралын сайн сайхныг хүсье. Тэгээд хамгийн гол нь чухал нь эрүүл байх тийм ээ. Сэтгэлийн тэнхээтэй байх. Энэ амьдралаас авч болох аз жаргалтай болгоныг авахын төлөө хичээж зүтгэж энэ 3 хүүхдийнхээ төлөө өнөөдрийг хүртэл зогсолтгүй зүтгэж байгаа танаар би бас маш их бахархаж байна. Элийг үзэх хүмүүс ч гэсэн маш их бахархна гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд битгий шантраараа битгий бууж өгөөрэй. Амьдрал баян шөөгч. Та ч гэсэн маш их баярлалаа. Танд ч гэсэн ажлын амжилт сайжтай ажиллаа олон хүн баярлуулж олон хүн ингэж яаж яваараа тэр буин чинь буцаад эргээ та хоёрт ирэн шүү. Үр хөөхөд тэр онц чинь бүхэн эрүүлийн сайн сайхан хүсье өрөө. Баяртай хүүхдүүдээ. За баяртай гэж. За үзэгчдээ өнөөдөр бид нэр баяртай өдөр видеоныхоо эхний дугаарыг хийлээ. Өнөөдөр бидний эхний дугаарт Баян зүрх дүүргийн 9-р хороонд амьдардаг 4 хүүхдийн хамт амьдардаг оюун агч маань оролцлоо. За оюун агч маань 4 хүүхэдтэй 4 хүүхдийг нь 3 нь бол сэтгцийн одоо юм хүн хэлбэрийн өвчтэй. Тэгээ 3 хүүхдээ хараад хажуугаар нь чихэрний жижигхэн лангуу ажиллуулж амьдралын төлөө гэсэн өөрөө хүүхдийн төлөө гэсэн тэмцэлтэй игч маань оролцлоо. Тэгээд нэг өдөр чадгаараа баярлууллаа. Тэгээд бидэнтэй хамт байж үзсэн та бүхэндээ баярлалаа. Мөн ивент итгэж дэмжиж оролцсон Гомода Плазагийнхаа хамт олонд баярлалаа. Би цаашдын дугаараараа
илүү олон хүнийг хариу нэхгүй тус хэлбэрээр баярлуулах боллоо. Хүний амьдрал урт хугацаанд өнгөрдөг ч гэсэн тэр амьдралынх нь нэгэн жаргалтай өдрийг бид бүтээх хүслээ. Баярлалаа эзэгчтэй.